За гişүүд баярлалаа. Тэгэхээр Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдаж снаас хойш 33 жилийн түүхэнд Монгол улсын их хурлаас анх удаа үндсэн хуулийн цэцэд хандан үндсэн хууль тодорхой үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргах гэж байгаа. За тэр утгаараа энэ бол бас анхны жишг тохиолдол болж байгаа гэдэг маань цаашаа тийм прецедентийг одоо эхлүүлж байна. За энэ бол би их зөв жишг болох ухаа гэж бодож байна. Тийм учраас улсын их хурл хүсэлт гаргасан тохиолдолд үндсэн хуулийн цэц маргаан үүсэх үгүй юу гэдэг асуудлыг хилцдэггүй. Шууд үүсгдэг. Шууд үүсгээд шууд цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ шууд хуралдаж энэ асуудлыг шийдвэрлэдэг онцгой тийм горимтой. За тэр утгаараа энэ тохиолдлыг бол би дэмжиж Тэмүүжин гишүүн ч гэсэн үндэслээ бас нэлээд нухацтай сайн боловсруулж орж ирсэн учраас бас дэмжиж байгаамаа. За энэ бол ингээд дараагаар үргэлжлэх нэ. За цаашдаа улсын их хурл үндсэн хуулийн цэцэд олон асуудлаар би хүсэлт гарах байх гэж бодож байна. Тухайлбал миний хувьд одоо энэ пүрвдөрж манай сандгаа байна өөрч юм байла. Зогтбаатар дарга гэдэргээд бид нэр өнгөрсөн парламентын үед энэ шүүхээс буцаадаг асуудлыг болиулсан юм аа. Нотол чадахгүй бол цагаатаг гэдэг ийм зарчмыг эрүүгийн процессын хувьд суулгасан. За харамсалтай шүүх үзмжээр зарим хүмүүсийн хэргийг шүүхээс буцаагаад байгаа. Өөрөөр хэлбэл бидний баталсан хуулийг тодорхой кейс тохиолдлуудаар хүнээс нь ялгамжтай хандаж авч үзэж байгаа тохиолдлууд гарч байна. Тухайлбал одоо миний ойлгож байгаа энэ найдлаа гишүүн Алтан уян гишүүдийн хэргийг шүүхээсээ буцаацсан гэж би ойлгоод байгаа. За энэ бол шүүхээс дээжтний шүүхээс дооцсны шүүхүүд чиглэл даалгавар өгж байгаа асуудал. Өөрөөр хэлбэл одоо нотлогдохгүй бол хүнийг цагаатах ёстой. Нотлогдож байгаа бол шууд ялаа өгөх ёстой. Тэрнээс биш чи ийм ял өгөөдөр чи ингээд өг гэж ийм чиглэл даалгавар өгдөг байгууллага бол шүүх бол биш. Мөн прокурор мөрдөн шалах байгууллагын дутуу хийсэн ажлыг шүүх гүйцээдэг байгууллага бас биш. Тийм учраас бид бас хууль зүйн байнгын орооны гишүүд хамтдаа энэ асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандаж энэ асуудлыг үндсэн хуулийн шүүхийн хэмжээнд эцэслэн мухарлах санал хүсэлт гаргая гэсэн ийм санал бодолтой байна. За өчигдөр Алтан гэрэл сайд нэг мэдээлэл хийсэн байлаа. Энэ даваагийн Зогтбаатар гишүүний асуудлаар. Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гараад гин буруутай гэд үздсэн. За энэ бол одоо хуулийн мухардалд орцсон гэж хэлсэн байлээ. Хуульд бол мухардал гэж байдаггүй. Хууль мухардсан бол үндсэн хуулийн цэц өөрөө энэ мухардлыг арилгаж явах ийм одоо чиг үүрэгтэй. Хэрвээ улсын их хурл мухардчаад байгаа бол үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ гаргаж энэ асуудлаа шийдвэрлэгдэх ёстой. Бид улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна гэсэн үндсэн хуультай мөртлөө улсын их хурл нь ард иргэдээс хууль биелүүлээ гэж шаардаад байх улс төр эрх зүй ёс суртахууны эрх байхгүй болж байгаа. Тийм учраас би энэ даваагийн Зогтбаатар гишүүнийг одоо би хүнийх нь хувьд ерөөсөө ярьж байгаа асуудал биш. Та одоо ойлгож байгаа байх гэж үзэж байна. Би хөгжлийн банкны хэргийг үзэж байгаа ч гэсэн энэ даваагийн Зогтбаатар гишүүнийг би гин буруутай өдр гэж би олж харж байгаагүй. Жишээлбэл. Тэгэхдээ шүүхийн шийдвэр гарчаад байна. Улсын их хурл энэ дээрээ жишээл энэ За, инквайри гишүүн үг хэллээ.